Шавхны сайд дэвтэр одоо засгийн газрын Монгол улсын талыг төлөөсөн одоо ажлын хэсгүүдийг ахлаад ингээд ажиллаж байна. Одоо яг хөө бидний хувьд бол 3 үндсэн асуудлыг шийдэх гэсэн зорилготой хэлэлцээр эхэлсэн явж байна. За нэгдүгээрт бол одоо сая Шавхны сайдын танилцуулсан зээлийн хүүгийн одоо хувь хэмжээг бууруулах, энэний үр дүнд үндсэндээ Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ гэдэг нь бид нөгөө ногд ашиг авах хугацааг наашлуулна л гэсэн үг. Тэгээд төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. За хоёрд ингээд одоо үндэсний баялагын санд энэ мөнгө аль болох эрт орж одоо ард иргэдэд шууд үр өгөөжөө өгч үндсэн хуулийн 6-гийн 2 хэрэгжинэ л гэсэн үг байхгүй. Энэний төлөө хэлцээр хийж нэг. Хоёрдугаар асуудал нь мөн бас энэ менежментийн төлбөр гэдэг асуудал байгаа. 1.5 тэрбум Америк долларын асуудал бий. За энэ бол Дубайн гэрээ гэж одоо хүчингүй болцсон гэрээ дээр суурилсан гэрээн дээр одоо авчихсан юм одоо 6% одоо шимтгэл байдаг. За энэ бол олон улсын түвшнээс өндөр байна. Хоёрдугаар төслийн үр өгөөжтэй холбоотой асуудал яригдана. Тэгээ энэ хоёрдугаар сэдв бол энд явагдаж байгаа. За энэний асуудал яригдана. За хилцээр энэний явагдаж байгаа учраас хамаагүй дэлгэрэнгүй одоо тактикийн юмнуудаа ярих боломжгүй байна. Хэвлэл нийлэн мэдээлэлд. За гуравдугаарт бол засаглалын асуудал. Засаглалын асуудал гэдэг нь Монголын талыг төлөөлж байгаа 3 гишүүнээс гадна за бас independent гэж нэрлэдэг тийм ээ. Одоо бас чөлөөт одоо энэ төлөөлөл өдөрцөвлийн гишүүнтэй болох тухай асуудал байна. Дээрээс нь мэдээлэл ил тод болох тухай асуудал байна. Гуравдугаарт Монголын талын төлөөлөл энэ Оронагийн одоо гэрэн дээр байдаг шиг нөгөө нэг шууд одоо хориг тавих хэрэгтэй болох тухай асуудал байна гэдэг. Өөрөлдвөл компани засаглалын одоо төлөөлөл өдөрцөвл болон гүйцэтгэх удирдлагын засаглалтай холбоотой асуудал яригдах ёстой. Мөн бас одоо саяхан энэ одоо удирдлагоо дээр худалдаа авах ажиллагаан дээр нь хүртэл одоо хулгай зэлгийн асуудал яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас дахиад засаглалын асуудал, ил тод байдлын тухай асуудал. Тэгэхээр энэ асуудлуудыг сайжруулах тухай гэсэн ийм 3 хүрээнд бид ярина. За сайд болон манай багийнхан бол ажиллаж байгаа одоо зорилгууд бол их тодорхой байгаа. Засгийн газраас бол биднэрт тогтоол гаргаж одоо хилцээрийн хүрээ хязгаар за өдөрдөмжийг бол батаад өгсөн байна. Монголчуудаа Монголын ард түмэндээ ээлтэй сайн шийдвэр гаргахын төлөө баг ажиллаж байна. Нааштай үр дүн гаргана гэж бол итгэж байна. Онцлог дээр яг ямар бодлого гарч байна? Онцлогтой холбоотой асуудал бол энэ бүх хилцээрийн төгсгөлд яригдах ёстой. Энэ удаагийн хилцээрийн хүрээнд бид онцлог тухайлан бол ярихгүй. Ягаад гэвэл онцлогтой холбоотой 2 лиценз хоёулаа Ontrek гэдэг компани дээр байгаа. Rio Tinto гэдэг компани дээр байхгүй. За тэгэхээр эхний ээлжинд бид нар бол Ontrek гэдэг компанийн асуудлаа төрийн эзэмшлийн 34% нэгдүгээрт тогтоох ёстой. Энэ хувиа шилжүүл авах ёстой. Дараа нь энэ шилжүүлж авж байгаа хувиа хэрхэн одоо бид нар шилжүүлэхийн тэр роялти болгож авах юм уу? Одоо амнатар орлуулж авах юм уу? Эсвэл одоо хөрөнгө оруулалт хийж авах юм уу? Эсвэл худалдаж авах юм уу? Энэ бүх асуудлуудаа ярих ёстой. Rio Tintoтой ярих асуудлыг яг одоогийн тухайд бол энэ тухай бид нарт эрт байна. Болоогүй байна. Бид нар одоогийн байдлаар бол Шавхны сайд дэвтэр бол 4 хоног хилцээр хийх юм одоо төлөвлөлттэй байна. Эхний шавц тийм сунна. Нэг зүйлийг бас ойлгох ёстой. Юу гэдэг одоо манай багийн хувьд бол энэ одоо 12 сарын 31 1-р сарын 31 гэдэг хугацаа бол эцсийн хугацаа юм шиг одоо ойлгогдоод байгаа. Тэр бол хугацаа эхэлсэн учраас энэ бол асуудалгүй байх ёстой гэсэн юм зарчим барьж өртөө. Бүгд ирсэн. Бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн. Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд одоо гомжийн зандан шатарт Rio Tinto группээс ирүүлсэн захидалд бол ирж байгаа энэ 10 бүрэлдэхүүн бол манай талын одоо Шавхны сайд дэвтэрийн ахалж байгаа энэ багта 100% эрхтэйгээр шийдвэр гаргах хэрэгтэй баг ирсэн байна.